Байгаль орчныг бохирдуулж буй хог хаягдлын ихэнх хувийг бүрдүүлж буй хуванцрын найрлагт полиэтилен терефталат агуулгаддаг юм. Энэхүү полиэтилен терефталат нь 1940-од онд патентлагдсан ба одоогийн байдлаар сая хуванцар савнд ашиглагдаж байна. Хуванцар хог хаягдал нь газрын хөрсөнд хэдэн зуун жилийн турш шингдэггүй учраас түүнийг дахин боловсруулах арга замыг эрдэмтэд идэвхтэй эрэлхийлж байгаа билээ. Харин Америкийн нэгдсэн улс болон Британийн эрдэмтэд энзим ашиглан пластикийг задралд оруулах аргыг олжээ. Полиэтилен терефталат зэргийг шингээх чадвартай энзим нь цаашдаа хог хаягдлыг багасгах нэгэн шийдэл болох магадaltaй байна. Британий Портмаут их сургуулийн судлаачид Америкийн нэгдсэн улсын сэргээгт хэрчим хүчний лабораторитой хамтран хог хаягдал боловсруулах төв дахин боловсруулалтад энзимийг ашиглаж байх үеэр хэрхэн өөрчлөлт орж байгааг анзааран энэхүү ололтыг нээсэн байна. Хуванцрыг шингээж үүнд агуулгадах бактерийг задлж байгааг анзаарсан судлаачид бактерийн бүтцийг дарангуйлахын тулд амино хүчлийг нэмсэн байна. Улмаар энзим хуванцрыг идэх үйлдэлийг хурцсгаж байсан ба энзимийг цаашид судалж өөр ямар боломжит хувилбарт хүртэл өөрчилж болох тухай судлаачид мэдгдсэн юм. Мөн үйлдвэрлэлийн түвшинд хэрэглэгдэж буй хуванцруудыг задлахад энзимийн бүтцийг хэрхэн ашиглаж болохыг судалж эхэлсэн байна. Судлаач Макгихэн хэлэхдээ эх жилүүдэд хуванцрын бүтцийг өөрчилж эхний төлөвт нь буцаах боломж үйлдвэрлэлийн түвшинд хэрэгжих боломжтой гэж харж байна хэмээн хэлсэн байна. Хэрвээ ингэж чадвал их хэмжээний хуванцрыг дахин боловсруулах боломжтой болох юм. Энзимүүд нь хоргүй, гадны нөлөөгөөр задардаг, мөн микроорганизм төлөвөөр их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэдгийг Мельбурний их сургуулийн химийн эксперт Оливер Джонс хэлжээ. Өнөөгийн нийгмийн улам хурцдаж буй асуудал бол хог хаягдлын асуудал, тэдгээрийн задрал зэрэгт энзим технологиг ашиглах нөөц бололцоо ихээхэн байгаа хэмээн тэрээр үзэж байна.